оюу толгоор оруулаад би оюу толгой огт яриаггүй шүү дээ. Оюу толгойч тэр 9 онд байгуулсан гэрээгээр 5% тогтворжуулсан байхгүй юу? Бид нэр хичнээн ардчилмалтын хуулиа өөрчлөөд оюу толгой өөрчилж чадахгүй. За тэгсэн чинь одоо ингэж яриад байна шүү дээ. Энэ амнаата бууруулж байгаа шалтгаан нь одоо хөрөнгө оруулалт татах юм аа. Тэгэхгүй бол бусад төслүүд нь ашиггүй байна гэдэг шүү дээ, тийм үү? За тэгвэл бүгдээрээ тоо харж үндэслэлтэй ярина. 5 жилийн өмнө зэсийн үн $8,000 те $8,500 байхад харин одоо жишээлбэл амнаат өндөр байсан. Өнөөдөр тэрнээс чинь хойш өнөөдөр зэсийн үн хийдэг $14,000 хүрчээд байна шүү дээ. $14,000 гэдэг чинь амнаатыг бараг 20, 30%, 40% өсгсөнтэй адилхан хэмжээний үнийн өсөлт дэлхийн зах зээл дээр явцсан байхгүй юу? За би шууд хэлье. Онтрэ байна те. Одоо онтрэ. Би онтрэ дээр яриад байгаа шүү дээ. Онтрэгийн хөрөнгө оруулалтын гэрээ хилцэж байгаа энэ үед бид нэр онтрэд хамаарх амнаатыг яагаад бууруулах гэдэг юм те. Энэ бол лавл Монгол улсын эрх ашиг биш шүү. Онтрэ өнөөдөр эн чинь бүгд нээлттэй мэдээлэл. Онтрэгийн тэзүүгээр 1 тонныг $3,000 олборлох өртөгтэй байхгүй юу? Бүх зардлаа оруулаад, хөрөнгө оруулалтын зардлаа оруулаад $3,000 1 тонныг. Гэтэл үн хэд вэ? $14,000 байгаад байна шүү дээ. Тэр $9,000 чинь нэгсэндөө энэ чинь компани ашиг болж орно шүү дээ. За одоо бусад төсөл ярьж байгаа бол яри. Харамгтаа төсөл байна. Харамгтаагийн тэзүүг харлаа. Харамгтаа төсөл 1 тонныг бүх all in sustaining cost гэж ярьдаг. Буюу одоо манай уулуургаан салбар дээр энэ бол бүх зардлыг 1 тоннд аваачих долларын үн ихгүй зардал гэсэн үг. Нийт зардал нь. Харамгтаа төсөл энэ нийт зардал нь 1 тоннд оногдох зардал нь бол $4,100. $4,100 1 тоннд оногдох. Тэгэхээр үн хэд байгаа вэ? 14,000 байна. Тэ? Тэгэхээр энэ дээр бид нэр амнаад 10%, 5%-аар ингээд буурснаас болоод хөрөнгө оруулалт татна гэдэг шиг ийм үлгэр одоо 5 жилийн өмнө ярьжсэн бол одоо яриад одоо энд итгэж болохгүй байхгүй юу? Одоо яг үнийг хэлэхэд хөрөнгө оруулагч Монголд орж ирэхгүй байгаа нь амнаатаа ерөөсөө биш. Бидний улс төрийн тогтворгүй байдал, бидний байж байгаа царай, бидний энэ албан тушаалаас болоод улс төрөө өөрөө тогтворгүй байж байгаа чинь үндсэн хөрөнгө оруулагчдыг үргэж байгаа шалтгаан болгоос биш. Тэр нэг зэсийн амнаат өнөөдөр амнаатаас болоод оруулж ирэхгүй үгүй шүү. За бидний хамгийн тод жишээ авдаг Чили байна. Дэлхийн одоо зэсийн зах зээлийн те 30%-ийг дангаараа үйлдвэрлэдэг хамгийн том тоглогч. Зэсийн үнийг тодорхойлогч тоглогч те. Зэсийн амнаатаа Чили сая 2-3 жилийн өмнө улс төржиж байгаад эдгээр үн өсгөөс өмнө сайжруулж авсан байхгүй юу? Үнийн өсөлтийг гараад ирэхэд тэрийг нь төрн хамтдаа үнийн өсөлтөд хуваалцаад гэдэг байхгүй юу? Тэрнээс биш үнийн өсөлт гараад байхад та нар бүгдээ бид нар эндээс юу ч авахгүй гэдэг улс дэлхий дээр байхгүй байхгүй юу? Дэлхий дээр байхгүй юмыг бид нэр гадаадын хөрөнгө оруулагч үргэж байгаа нэрээр ингэж өөрсдөө хуурж болохгүй шүү дээ. Тэ? За Чилийн амнаатыг одоо Монголынхтой харьцуулахаар ойролцоогоор 8-26% байхгүй юу? Чили юун дээр илүү одоо анхаарсан бэ гэхээр ашиг дээрээс нь үндэслээд амнаатынхаа нэмэгдэл хуулийг тооцдог ийм одоо зохицуулалт руу орж ирсэн байна. Өнөөдөр Монголын төслүүд ашиг төслүүд байна уу? Ашиг өгч амжаагүй шүү дээ, тийм үү? Тэгэхээр бид нар ашигаас биш орлогоос авах нь тий, орлого дээрээс авах хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр Монгол улсад явж байгаа амнаатыг яг ингээд бид нар ойлгоод авах хэрэгтэй. Үндсэн одоо амнаат буюу 5% байна, тийм үү? Энийг бид нар оюу толгой дээр өгсөн тий 5%. Оюу толгой дээр нэгсэндээ бид нар үндсэн амнаатаа авъя. Одоо дэлхий дээр гарч байгаа үнийн өсөлтөөс бид нар юу ч авахгүй гэсэн гэрэл хийсэн байхгүй юу? Дэлхий дээр үнийн үс одоо зэсийн үн хадаад байдаг. Бид нар тэндээс юу ч олж долоохгүй байгаа замнаа. Энэ оюу толгой дээр хийсэн гэрээ байхгүй юу? Өсөлтийг нь бүгдийг та нар ав. Бид нар зүгээр үндсэн 5% л авъя гэдэг. Одоо явж байгаа амнаад болохоор одоо Эрдэнэт эднэр төлж байгаа. Тэр үндсэн 5% дээр нэмхэн үнийн өсөлтөөс хамаарч тий 11-ээс 15 байсан байхгүй юу? Тэрийг одоо 1-ээс 5% болж зөвхөн 3 дахин биш шүү. 10-аас 3 дахин бууруулж орж иж байгаа хэлбэр байхгүй юу? Монгол улсын орлого тий тоногсны засгийн газрын төсвийн орлого хоёрхан зүйлээс шалтгаалдаг шүү. Нүүрс зэстэйгээ бид нэр ингээд дураараа тоглоод хэлэх юм бол Монгол улсын орлого ч байхгүй шүү. Энэ бол тэгж нэг амархан тоглоод өөрчилждэг зүйл биш. Энэ бол одоо Монголын баялагын сангаас явж байгаа хулгай гэж харж болох байхгүй. Ягаад гэвэл энэ амнаатын чинь 65% нь баялагын сан руу ордог байхгүй юу? Баялагын сан руу ордог. Тэгэхээр ард түмэндээ баялагын сангаар очих, төсөв рүү очих энэ боломжит мөнгийг бид нэр яах вэ? Дэлхийн үн өсөд байгаад бид нар ерөөсөө тэндээс хүртээд димээ. Тэ? Бид нар эндээс юу ч авахгүй гэж ийм хандлагатай юм орж ирж болохгүй шүү дээ.
Хин хиний нөлөөнд автаад яг ийм шийдвэр гаргах. Харин тэгэхээр онтрын гэрээ явж хахад яагаад онтрыгаас авах амнат дээр те ингэж 3 дахин буруулж орж ирж байгаа. Энийг тэгээ онтрыгийн лобби гэхэд өөр хиний лобби гэж ойлгох юм те. Онтрыг гэдэг нь онтрыг чинь 80% оюутлага эзэмшдэг гэж өөрсдөө хэлээд байна шүү дээ. Тэгэхээр оюу толгой шүү дээ. Энэ лобби гинт гараад ирсэн юм биш ээ. Энд чинь олон жил яригдаж явж байгаад өнөөдөр орж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг бид нар сайн ойлгох хэрэгтэй. Буруу ойлгосонтэй. Би тэгээ буруу ойлгоод ийм ноцтой мэдээлэл хийх үү те. Уучлаарай. Тийм уулуурхайн салбарт би дид сайдаар ажиллаж байсан. Уулуурхайн салбарт Америкийн Сидней, Австралид ажиллаж байсан. Энийг буруу ойлгож ирнэ гэж байхгүй. Дэлхийн жишээтэйгээ харьцуулдаг. Тэгэхээр би хэлээд байгаа. Чадсан бол жишийн үн түүхэн хэмжээнд өсөж явахад амнаатаа бууруулсан дэлхийн нэг жишээ олоод ирэл гэж байгаа байхгүй юу? Чи одоо тийм улс орныг маш ихээр хохируулсан зүйл шүү дээ. Чи хэдэн тэрбум доллар хэдэн их найд бидний алдагдсан боломж дахиад яригдах ийм явж байгаа байхгүй юу? Тэгээд тийм шүү дээ. Энэ болохгүй шүү дээ. Тэгээд энэ дундуур нь тэгээд дээрэс нь аваачаа нөгөө эрдэнэт үйлдвэрийг ганцаарангийн өндөр амнааттай үлдээн бусдуулд нь болохоор одоо нэг 3 дахин буурсан амнаад үйлчилнэ гэдэг ийм хуулийн хулгай дундуур нь хавчуулж чинь болохгүй үстэй тийм. Тэгэхээр ийм хуулиа татчих хэрэгтэй. Энийг нь хилцэг хэсгийн шийдвэртэйг энэ хуулиа татаж аваад үндсээр нь өөрчлөөд энэ амнаатаа өөрчлөөд нэгдүгээр. Хоёрдугаар онтрын гэрээгээ эхлээд хийчээд дараа нь амнаатаа өөрчлөх талаар бүгдээрээ ярих.